Йоо. За юу яцхан guys та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. Тэгэхээр маш хурдан дараагийн бичлэгээр уулзах гэж байна. За өнөөдөр энэ бичлэг эхлэхээс өмнө нэг зүйлийг анхааруулъя. Ялангуяа сүүлийн үед намайг хүүхдүүд аягүй хүздэг болсон. Тийм учраас дүүнерт анхааруулж хэлэхэд энэ 18 дээр нэмэх бичлэг шүү заа яхахын дөр. Насанд хүрсэн хүмүүс л үзэх боломжтой бичлэг шүү за. Тийм учраас насанд хүрээгүй бол зүгээр алгасаа гарчаарай. За тэгээ олон мэрлэг хөдлөө бичлэг рүү орё гэж бодож байна. Гэхдээ бичлэг эхлэхээс өмнө намайг дэмжиж дор байгаас лайк болоод subscribe дараад өгөөрэй. За одоо юм хэлгүй шууд орцгоё. Let's go. За тэгэхээр 2025 оны 3 сарын 29. Одоо гоц 3 хоногийн өмнө хаврын баяр болгоод Японы TBS гэдэг телевизийн All Star Kansha Sai гэдэг нэртэй өөрөөр хэлбэл Thanksgiving буюу талархлын баярын тим тусгай нэвтрүүлэг зарлагдсан байна. За энэ нэвтрүүлэгт болохоор юу болсныг та бүхэн ярьж өгье. За тусгай нэвтрүүлгийн эхлэх үед ногоон өнгийн тийм одоо хүүхэлтэй бүр тийм баг өмссөн хүн гачирсан байгаа байхгүй те бас бамбруушийн багтай. Тэгсэн чинь тэр ногоон өнгийн хүүхэлтэй баг өмссөн хүн гинт одоо бага тайлал эхэлсэн чинь тэр нь болохоор Японы хамгийн одоо бас алдартай комедиануудын нэг Эгашира гэдэг нэртэй комедиан байсан байгаа. За энэ болохоор комедиан болохоор зөвхөн комедиан гэхээс илүү одоо Эгачан гэдэг нэртэй тийм YouTube channel ажиллаулдаг. Энэ channel нь гэх юм бол 4 сая 630 мянган subscribe-тай ер нь амар алдартай хүн гэдгийг та бүхэндээс харж байгааз. За энэ хүн болохоор яасан бэ гэхээр Ягашира шууд өөрийнхөө тэр нөгөө толгоондох бага тайлал гарч ирсэн чинь хүмүүс бүр амар ойрлол нөгөө комедиан юм штэ байштай гэл тэ боо юм болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь телевизийн одоо хөтлөгч ирэнгүүтээ шууд асуусан. За өнөөдөр та юу их гэж яах гэж гэсэн чинь бүгд нь би юу ч хүү болгоод өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь хөтлөгч болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ болохоор шууд нэвтрүүлэг явж байгаа учраас та бас өөрийгөө жоохон дараарай гэж сануулсан. Тэгсэн чинь нөгөөх нь ямар ч тэр юм хүлээж аваагүй шууд хамаг ингээл нэг дээгүрх мэгүрх бүх юма тайлсан чинь ингээ дээгүрээ шаалтан заяа. Тэнгүүт эмхтэй хүний юм левч шиг юм левч зүүцсэн. Тэнгүүтээ нэг эмхтэрөө шууд заангуудаа тэр нь болохоор ямар эмхтэй байсан бэхээр Аммика гэдэг нэртэй одоо fashion модель байсан юм байна л да. Тэр эмхтэрөө заангуудаа би чиний хөхий чи хөхмөр байна гэж шууд орилсон. Тэгээд араас нь ингээ дайраа гүйсэн чинь тентхийн одоо стаф ажилчид нэрээд зогсоосон байгаа. Тэгсэн чинь шууд зогсонгуудаа өөр хүнийг байгаа болгож ихсэн. Тэр нь ямар хүн байсан бэ гэхээр Nagano Mei гэдэг нэртэй алдартай эмэгтэй жүжигчин. За ерөнхийдөө Япон хэл мэл сонирхдаг, Япон одоо соёл кино мөн сонирхдаг хүмүүс байвал мэдж байгаа бох. Тэгээ Nagano Mei гэдэг нэртэй эмэгтэй залуу хүн жүжигчин 25 настай бах. Энэ эмэгтэй жүжигчин бол амар алдартай, Японд бол нэлээд алдартай тийм айгүй хөөрх эмэгтэй жүжигчин байгаа. Гэт нөгөөт чинь дайраал чи миний хүүхэн бол гэж орилол. Тэнгүүтээ нөгөөх нь юу болоод гайхаад ингээд байжсэн чи араас нь шууд гүгээд эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө Nagano Mei чинь шууд зүхтаал араас нөгөөт чинь ингээд шалтан гүгээд байгаа штэ. Хүмүүс ингээд зогсоохгүй л. Тэгээ арай гэж нэг стаф ажилтны ингээд барьж байгаа зогсоож байгаа хгүй тэр лайвын дундуур штэ. Дунд зогсоож нөгөө Nagano Mei гэдэг охин болохоор ингээд гүгээд явж байхдаа бүр айсантай болоод тэнд бүр өөлж байгаа хгүй. Ойлаа за юу болоод нь яагаад нэгээд тэгсэн чинь нөгөө хүмүүс нь ингээд нөгөө гаж донтой тэр комедианыг зогсоонгуудаа нөгөө комедич хэлж байгаа. За тайвшир одоо би ингээд юу ч хийхгүй. Би одоо ямар ч юм хийхгүй. Гингүүтээ нөгөө Nagano Mei гэдэг эмэгтэй рүү шууд хэлж байгаа. За чи над руу одоо хар. Хөөе наашаар гэж хэлснэ. Балиар ингээд нөгөө нэг хилээ бүр ингэж гоцолцуулаад бүр юм гаж донтой бүр балиар тийм одоо бэлгийн хүчрхийллийн шинжтэй тийм дарамт үзүүлж байгаа юм бүр. Тэгсэн чинь нөгөөх нь бүр ингээд нэг харангуйтаа бүр айсандаа болоод нүдээ ингээд хаагаад бүр улам илүү уйлаа. Тэгээд тэр лайв нэвтрүүлгийг шууд ингээд орхио авчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэвтрүүлгээ ингээд орхиж явангуудаа хэсэг хугацааны дараа буцаад ирж байгаа. Яг бол чинь бас нэг телевизийн нэвтрүүлэлд өргөж орж байгаа учраас тэр нь болохоор усан дотороос нэг кола уудаг тэр Эгаширагийн хийж байгаа нэг хэсэг байт юм л да. Тэр хэсгийг ингээд үзэнгүүтээ амар хөрхий бас өөрийнхөө ингээд хүчлээд алга ташж байгаа байхгүй. Тэрний үзэнгүүтээ ямар мундаг юм бэ гэхэд алга ташсан чинь нөгөө мангарч захиж усан дорж гачрангүүтээ түрүүний би хилээ гозолдуулдаг хэсэг дээр бол арай юу ачлаа. Одоо хоёлоо өөр аргаар үзье гэд. Нөгөөд нь пас бүр айгаад сони болж байгаа байхгүй. Тэгээд энэ нэвтрүүлэг ингээд өндөрлж байгаа. Тэгсэн чинь мэдээж хэрэг энэ дээр бол хүмүүс амар бас үзий ядалтын янз бүрийн комментүүд ирсэн. Тэг ялангуяа нэг тухайн үеийн тэгээ дээрэс нь тэр Эгашира гэдэг нэртэй комедианыг үздэг одоо үе байгаа шүү дээ. Нилээ хэдэн жилийн өмнө үздэг байсан үе. Тэгээ одоо залуу Z generation-ийн үеуд болохоор ингээ хоорондоо ингэж комментэр ерөнхийдөө маргаалж эхэлсэн. За юу болсон бэ гэсэн чинь Эгашираг болохоор
бүр нэвтрүүлгийн дундуур тэр одоо эмэгтэй жүжигчнийг бүр ингэж одоо бид Секхара гэж ярьдаг байхгүй. Бэлгийн дарамт үзүүллээ. Тэгээд тийм эмэгтэй жүжигчнийг айлгалаа. Одоо таны одоо энэ нэг өмнөх ийм комеди үе чинь ингээд өнгөрсөн. Одоо ийм комеди чинь ингээд энэ үед бол үйлчлэхэ болсон гэх комментууд ирсэн. Тэгээд дээрэс нь чи бол гаж донтой хөгшин төгцсөн мөхцөж гэдэг юм уу те. Иймэрхүү байдалтай комментууд одоо залуу хүмүүсээс аягүй ирсэн. Тэр ч бодохоо одоо нэг охины чанал дээр хүртэл одоо балер гаж донтой монто гэдэг байдлаар хүртэл тэр эрэгтэйг одоо тэр комеди эрэгтэйг бол зарлсан. Тэг ялангуяа одоо 40-с дээш насны 50-с дээш насны хүмүүс болохоор тэр комедианыг болохоор амар өмөөрсөн байсан. Эн чин зүгээр л ингээл байдаг л бидний үед ч гэсэнд яг ийм комеди бол байсан ш тухайн юм яриа л те. Тэгэд би бол өөрөө гадаад хүн штэ те. Миний одоо өнцгөөс тэрийг харах юм бол балер бүр гаж донтой үгүй шиг харагдаж байгаа. 59 настай заяа. Балер гаж донтой ингээд дээгүүрхээ ингээд шалтаан тэнгууд ингээд эмхтэн хүний левчиг зүүцсэн. Тэгээ өмнөх яг юунууд нь үзсэн ч гэсэндээ бүр дээр үед хийсэн бас бичлэгэн дээр хүртэл тийм одоо сурагч юм хувцастай охтууд руу шалдан ингээд дээгүүр шалд араас нь хүүгөө дайрч байгаа байхгүй. Яа тэрийг зөвхөн яаж чарсан энгийн тийм хөгжилтөө зүйл гэхээр харагдахгүй байхгүй. Тэрийг бас нэг ингээд Сошна гэдэг нэртэй одоо YouTube channel ажиллаулдаг бас нэг комеди юм байна л да залуу. Тэр залуу болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол таны ингээ хамгийн сүүлийн комеди байлаа. Би бүр гайхсан. Тэр нэвтрүүлэлт өөрөө байсан аахгүй тэр залуу. Би бүр гайхсан. Арайч таныг ийм юм хийж гэж бодоагүй. Тэр бол огтонд хөгжилтөө зүйл байгаагүй. Энэ бол таны хамгийн сүүлих. Юу ямар утгаар хэлж байгаа юм гэхээр одоо ингээ зайлж болно. Чиний үе ингээ өнгөрцөн. Чи энэ ямар ч хөгжилтөө юм алга чиний энэ үзүүлж байгаа зүйлүүд чинь гэж хэлсэн. Тэгээд нөхөр болохоор яг тэрний маргааш өдөр нь буюу 30-ны өдөр өөрийнхөө Эгачан гэдэг нэг channel дээр болохоор тийм ямар ч тайтл байхгүй одоо уушлах гуйж байгаа юм шиг тийм юм оруулж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээ бүтэн үзэж байгаа үзсэн болохоор ярьж өгье. Тэр нь болохоор эхлээд тэр Эгачан гэдэг channel дээр болохоор жоохон тийм айгу гаж заяа. Тэр балер нэг тийм ийм маск засах зүйлсэн сонь хүмүүс оруулсан. Тэрийг ажилласан юм шиг өөрийнх нь. Тэнгүүтээ бас яг тэр нэг хаалгаа ингээл зохиол чи үйж байгаа. Яг гэж явж байгаа. Чи нөө уушлах гуйлах гэж ирж байгаа юм уу? Ухааны юм яриад өөрийнхөө өрөөндөө оруулж байгаа. Тэнгүүтээ тэр чи одоо миний комеди урлага би одоо энэс өөр юм гос чадахгүй. Угаасаа тэр нэвтрүүлэг анх надад хэлсэн одоо яг найруулгын дагуу яваарай гэсэн. Би угаасаа найруулгын дагуу явуулдаг чи ямар хөвгөлтэй байд юм бэ тийм. Өөрийгөө шууд өмөрөд хэлж байгаа. Тэгээ би өөрийнхөө яг нэг жүжиглэлтэнд яг өөрийнхөө тэр нэг юунда сэтгэл хөдлөлтөд орцсон байсан учраас тэр нэг Нагоно гэдэг нэртэй эмэгтэй жүжигч охиныг уйлж ийн гэдгийг нь бол анзаараагүй. Тэр нь бол жоохон айгүй өрөвдөлтөө зүйл болсон байлээ. Гэтэ яг уучлаарай. Бараг уушлах гуйж байгаа юм байхгүй. Өөрийгөө өмөрцөөр байгаа таарж байгаа. Тэгээ одоо миний харахаар айгүй гой зүйл болж байгаа нь юу вэ гэхээр Японд бол ялангуяа ийм гаж урсгалууд, ялангуяа ийм гаж зүйлсүүд энийг айгүй хөгжилтэй гоё гэж хүлээж аваад байдаг. Яг улс орны одоо тухайн үеийн одоо хөгжилтэй зүйл, соёл моёл бүх зүйл нь өөр л дөө. Гэхдээ би Японд бас тодорхой хэмжээнд нэлээд удаан байж байгаа мөртлөө энийг бол ялч ойлгохгүй юм байна. Тэгээ ялч одоо надтай адилхан Японы бас яг энэ Z generation үеийнхэн болохоор бас яг энийг ойлгохгүй эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ нөө нэг яг 40-с дээш насны тэгээ дээрээс нь 40-с доош насны үеийнхний дундах юм хагаралдаан гачирж байгаа. Яг тэгвэл энэ комедиан нэлийн одоо 20 жил мөлийн өмнө нэлийн алдартай байсан юм байна л да. Тэр энэ хүнийг анх телевизээр гардаг байхад нь үзэж байсан хүмүүс тэгээд тэрийг үзэж өсөөгүй хүүхдүүдийн дунд залуусын дундах одоо юм хагаралдаан комеди маргалдаан болж эхэлж байгаа. Сэмжижиг одоо бол угаасаа Z generation тэгээ дээрэс нь одоо сүүлийн залуусын үе эхэлж байгаа шүү дээ тий. Хөгшин хүмүүс бол тэгсэн тэртээ тэргүй цаашдаа ингээд багаар хөгшрөө зарим нь ингээд өнгөрөөд дуусч байгаа. Тийм учраас надад бол айгүй гоё санагдсан зүйл нэг юм бол ялч юм гаж зүйлсүүдээ японочууд энэ бол одоо хуучин бол гоё байсан байж магадгүй одоо бол яаж чарсан энэ хөгжилтөө биш эсэргээрээ юм бэлгийн даамт төлж байгаа энэ муухай гаж зүйл юм гэдгийг өөртөө ингээд хүлээн зөвшөөрөд эхэлж байгаа. Одоо энэ 2 хоногийн дотор амар олон түгээд сенсац боллоо. Гадаад би хүртэл ингээд олж үзэх хэмжээний юм Японд сенсац боллоо гэж бодохгүй guys. Тэгээ та бүхэнд энийг товчхон тайлбарлаж өгөхийг хичээлээ. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк ав дараад subscribe дараарай. Тэгээд дүүнер аль болох энэ бичлэгийг үзээгүй гэдэгт бол найдаж байна. Тэгээ ийм балер ийм гаж зүйлсүүд Японд бол амар их байдаг юм бол амар их байдаг. Япон бол сайхан орн гэхдээ бас муу зүйлс нь аягүй их байдаг шүү дээ. Тэгээ та бүхэн өөрхөн комент дээр бас хүснээр үлдээж олно шүү. За guys. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.